За hi guys, миний суух тавтай морил хэрвээ та миний суугийг анх удаага үзэж байгаа бол би та бүхний гоо сайхны мэдлэгтэй нь багч гэсэн хувь нэмэр оруулах үз мэдээлэл зөвлөгөө хүргэдэг байгаа. Хэрвээ тань энэ хүү сэдвд таалагдчих байх юм бол заавал миний сууг дээр subscribe төвч дараарай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдөр би та бүхэнд ямар бичлэгтэй ирсэн бэ гэхээр зөвхний арьс арчилгааны талаарх мэдээлэл бэлдсэн байгаа. Хүний залуу төрхийг илтгэжээдэг нэг зүйл бол яалтчгүй зөвхний хэсэг байдаг байгаа. Тийм учраас бидний зөвхний арьс арчилгааг яаж хийх ёстой байдаг юм бэ? Ер нь зовх гэдэг маань бусад арчнаас ямар ялгаатай байд юм бэ? Хэдийн үеэс эхэлж бид нэр зовхоо арчлах ёстой байд юм бэ? Нэгэн дотоо хүршлээдсэн бол бид нар яах вэ гэдэг бүх асуултанд энэ бичлэгээрээ хариулахыг хичээлээ. Тэгээд та бүхэн таалагдана гэж найдаж байна. Ингээд бичлэгийнхаа гол хэсэг рүү орцгоо. Ер нь хөгшрөлт гэдэг маань цаг хугацааны явцад ингээд баг багаар явагдчихэдэг. Тийм учраас энэ зүйлээс бид нар цугтах боломжгүй. Тэгтээ биднэрт нэг арга байгаа. Энэхүү зүйлийг байгалийнхын явцаас илүү удаашруулж барих аргачлал нь бид нар байдаг учраас энийг бид нар арьс арчилгаа гэж нэрлэдэг байгаа. Тийм учраас бид нэр өнөөдөр зохины арьс арчилгааны талаар ярих гэж байна. За зохины өрчлөлөөс ерөөхдөө яагаад үүсгээд идэг юм бэ гэхээр мэдээж насны явцад мэдээж зохины өрчлөлөөс үүснэ. Дээрээс нь бидний амьдралын хэв маяг буюу нүдний бодгоо яаж ярилгаж байгаа, эсвэл нүдээ яаж бодож байгаа, нүдээ нухах ч юм уу тий. Өдөрт бид нэр ойролцоогоор 10,000 удаа нүдээс авчдаг. Энэ бас нүдний хөдөлгөөнд бас энэ хөвчлээс бас үүснэ. Мөн дээрэс нь цаг агаарын байдлаар нар салхинаас болж бидний нүд үрчлэх гэдэг. Зохины үрчлээс гэдэг нь 30 наснаас дээш илүү их мэдрэгдэж ирдэг. Тэгээ энэ үед бид нэр арьс арчилгаагаа илүү их хийх ёстой. Нэгэнт таны зохины арьс бол суларж унжаад баг зэрэг үрчлээ суугаад эхэлчихсэн явж байгаа бол өнөөдөр та зохины хэсгийн арьс арчилгаа илүү сайн хийснээрээ тухайн хэсэг маань нэмж үрчлээхгүй байх тал дээр та дэмжиж өгж гин гэсэн үг. Мэдээж зохины арчилгаа хийлэхэд яг өмнөх шигээ бүр огт үрчлээгүй болно гэсэн боломжгүй учраас нэмж хуурайшиж үрчлээх, өнгө алдах, унжих ийм зүйлүүдээс та бүхэн урьдчилан сэргийлж байна гэсэн үг. За хоёрдугаар гэх юм бол 20 насаас 30 насны хоорондох энэ насны бүсгүйчүүд маань бол хараахан зохины үрчлээс сууж эхлэегүй байдаг байгаа. Тэдгээр хүмүүс маань зохиндоо илүү их арчилгаа хийж эхлэх ёстой, зохио арчлах хэрэгтэй, үрчлээс үүсэх тэр процесс юм та бүхэн сэргийлж өгч юм гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн бичлэгээр та бүхэн зохины арьс арчилгааны талаар илүү их мэдээллийг авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр зохины арьс гэхээр нүүрний бусад хэсгүүдээс бодох юм бол хамгийн нэмгийн хэсэгтээ ордог байгаа. Тосны болчроо маш бага байдаг учраас маш их чигийг алдах гад байдаг. Ерөнхийдөө бол зохин 20-с 30 насны хооронд энэ зохины арьс маань 14 хоногт бүрэн гуйжиж нөхөн сэргдэг гэсэн үг. Харин 30-аас дээш насны хүнд болохоор 5-аас 6-7 хоногийн дотор энэ хүү арьсны минь гуйжилт явагддаг байна. Тэгэхээр энэ 30-аас хоошоо болоод тэгэхээр ямар ч арьсны нөхөн төлжилт жоохон бага зэрэг удаашрж ирдэг. Энэ үед нь л бид нэр нэмэлт бүтээгдэхүүнийхээ доторх орц найрлагын илүү их сайжруулж шинжилж тийм ээ насандаа тохирсон бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой байдаг байгаа. За тэгэхээр зохины арьс арчилгаа ярихаас өмнө ер нь бол зохинд бас өршлөө үүсгэх гэдэг бидний амьдралд хөвшүүл бас ямар зүйлүүд байдаг тэр талаас бид нар бас ярилцъя гэж бодлоо. Нэгдүгээр гэх юм бол нүдээ өдөр бүр боддог тийм ээ. Тэгэхээр энэ нүдээ бодох тэр хөдөлгөөн маань хүртэл зохинд маш их нөлөөлж яадаг, маш даралттай бодох тийм ээ. Тэгээд дээрс нь хэрэгжилж байгаа багсны минь үс нь хичрүүн байх ч гэдэг юм уу. Хоёрдугаар гэх юм бол бид нар зохины эсгийн арьсыг яг зориултынх нь будаг арилгачаар арилгах хэрэгтэй байдаг. Тэгхгүйгээр нүүрний цэвэрлэгч тийм ээ сүүн шингэн байдаг юм уу. Тиймэрхүү зүйлээр зохины эсгийг арилгах юм бол тэр зохины эсгийн будаг задрахтаа илүү удаан байдаг. Дээрээс нь маш их өрөлтөөр тухайн будгийг арилгах шаардлагатай болж байдаг. Энэ тоолонд зохин маань үрчлэгдэх бас нэг шалтгаан болж байдаг. Гуравдугаар гэх юм бол юу вэ гэхээр хит хатууруулдаг тийм сориусны будаг байдаг тийм ээ. Тэрхүү будгийг арилгахын тулд бас нэлээд нүдэн дээр даралт өгдөг ч юм уу их арилгахад их төвөгтэй байдаг. Тийм ч бас нүдний будаг, сормосны будаг сонголтын дээр бас анхаарах зүйтэй ах. Тэгээ дөрөвдүгээр гэх юм бол мэдээж тамхи байгаа. Тамхи маань болохоор нүүрний хэсгийн тийм ээ тэр зохины хэсгийн цусны эргэлтийг багасгаж
хангалттай хүчил төрөгчөөр хангахаа болдог. Тийм учраас одоо цохны хэсгийн одоо нүүрний хэсгийн арьсандаа үнэхээр анхаарч байгаа бол тамхинаас татгалзаарай гэж хүсэж байна. Эдгээр зүйлүүдээс болж цохны хэсгийн арьс бас өвчлөгдөх шалтгаан болж байдаг. Одоо харин бид нэр цохныхаа арьс арчилгааны хэсэг рүү орох гэж байна. За цохны арьс арчилгаа гэхээр мэдээж хамгийн дөрөв та бүхэнд цохны тос орж ирж байгаа. Мэдээж цохны тос хамгийн чухал байгаа. За тэгэхээр зохины тосыг яаж хэрэглэх тийм ээ, зохины тосыг хэдийдэн түрхэх, аль наснаас нь түрхэх гэдэг юм уу, энэ асуудлууд гарч ирнэ. Ер нь бол 20 наснаас эхэлж зохины тосыг хэрэглэх шаардлагатай байдаг байгаа. Гэхдээ зохиныхаа тосыг насныхаа ангилд буюу одоо тухайн зохины асуудал дээр тулгуурлан бүтээгдэхүүн сонголтоо хийх хэрэгтэй байдаг байгаа. Жишээлбэл 20 наснаас 25 насны хооронд тийм ч их одоо арьс өвчлөгдөх гээд байдаггүй. Тэр үед нь та зөвхөн чигшил тижээлэр хангасан одоо гэдэг ч юм уу зохины тосыг хэрэглүүл илүү зүгээр. Тэнгууд 25-аас 30 нас ч гэдэг юм магадгүй нэмэлт одоо бүтээгдэхүүнүүд гэх мэтчлэн одоо хэдийн хэр зохинд маань үрчлээс асуудлууд үүссэн байна. Тухайн асуудлууд нь чиглэсэн орсны арилга бүхий зохины тосыг хэрэглэх нь маш зүйтэй байдаг байгаа. Тэгэхээр бичлэгнийхаа төгсгөлд та бүхэн зохины арьс арчилгааг хэрхэн хийдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Мөн бас бид нар зохин дээрээ одоо хүүтэн үгэрцээ тавьж амраах ч гэдэг юм уу. Эсвэл дүрдэг цайны ханд одоо нүдэн дээр тавьж нүдний хэсгээ, зохины хэсгээ арьсаа амраах ч гэдэг юм. Энэ аргуудыг бас хэрэглүүл зүгээр. Мөн дээрс нь ер нь бол усыг бол байнгын ууж явах ёстой. Бид нар ер нь амьдралдаа усыг маш бага уудаг хүмүүс усыг маш сайн ууснараа хүний биед болон хүний арьсанд хүнийг залуу байх, эрүүл байхад бас нэг чухал хүчин зүйл нь бол ус уух байд юм шүү. Тийм учраас усыг аль болох одоо бага давтамжтайгаар өдрийн турш их хэмжээгээр уух нь маш зөв байдаг. Усыг тэгэхээр бүгдээрээ маш сайн ууцгаая гэж бас уриалмаар байна. Магадгүй бүр зохины арьс нь ингээд нүдийн дараад тийм ээ харахад хэцүү, эсвэл зохины хэсгийн арьс унжаад ирэхээр хүний хараа бас мууддаг. Дээрээс нь илүү хөгшрүүлж харагдуулаад байгаа энэ зүйлүүд танд илүү их тулгараад та магадгүй зохио татуулах тал дээр бодож иж магадгүй. Гэхдээ зохи өргөх мессеж хэлбэрийн дараа таны зохио идэж унжихгүй ингээд миний асуудыг шийдчихлээ гэж бодож байгаа бол харамсалтай нүггүй. Тухайн одоо хийсэн мессеж хэлбэрийн дараах хугацаа гэж байдаг. Магадгүй таныг 10 жилийн хугацаанд таны нүдийг одоо зохины хэсгийн арьсыг унжихгүй байх тал дээр илүү хамгаалж өгнө. Түүнээс цааш арьс маань одоо хизэж унжиж сулрахаа зогсодгүй. Тийм учраас зохины арьс арчилгааны хэсэг заавал одоо хамт явж идэг учраас та энэ зүйлийг хизэж бити алдагдуулаарай гэж хүсэж байна. Тийм учраас магадгүй бүр тийм хэцүү байдалд орохоос өмнө та бүхэн зохио арчлах талаар өнөөдөр мэдээлэл авч байгаа учраас би та бүхнийг энийг амьдралдаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна. За тэгээд та бүхэн бас гайхаж магадгүй яагаад ингэ зохины арьс арчилгааны талаар ярьж байгаа мөртлөнгөөс нүдэн ийм амар тод ботцсон юм бэ гэж тий. За үүний хариулт олгож би та бүхэнд энэ бичлэгт оруулаад ерөөхдөө нүдэн ингэж ботсон байгаа. Тийм ч бас би яг одоо өөрийнхөө одоо өдөр тутамдаа хийдэг, хэрэгжүүлдэг зохиныхаа арьс арчилгааны талаар та бүхэндээ танилцуулах гээд бэлтчихсэн байна. Тэгээд та бүхэн надтай хамт яг одоо зохиныхаа арьс арчилгааг хамт эхлүүлээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэн түрүүн би хэлсэн зохийг заавал одоо өөрийнх нь зориултын одоо нүдний бодог арилгахчаар заавал арилгах хэрэгтэй гэдэг гэж хэлсэн. Тэгээ одоо бүгдээрээ нүднийхээ бодгийг арилгацгаая. Зохиныхаа бодгийг арилгахдаа мэдээж хөвөн дээрээ маш сайн шингээгээд за нүдэн дээрээ ингээд тодорхой хугацаанд ингээд барина. Ингэснээрээ яад юм бэ гэхээр нүдэндээ одоо хит даралт өгөхгүйгээр бид нэр маш хурдан хугацаанд арилгаж байгаа гэсэн үг. Ингэж байгаа тохиолдолд нүдний минь бодгийг энэ хүү одоо цэвэрлэгч маань маш сайн задлж өгч байгаа гэсэн үг. За одоо ингээд түрүүний бодог маань зөвхөн нэг даралтаар арилж байна гэсэн үг. Түрүүнийхтэй яг адилхан энэ хүүн дээрээ нүднийхээ бодгийг арилгах eye remover-ыг түрхээд за иймэрхүү хэмжээтэй түрхсэн байгаа. Тэгээ ингээд байршуулж. Тэгээд ерөөсөө нухахч маа ямар нэгэн хөдөлгөөг шаардлагагүй ингээд удаан байлгачаар өөрөө задарчин. Тийм учраас
энэ хэсэг дээрээ ингээд зүгээр барьчихад болно. Нүдний бодог харилцах байгаа гэж бодоход хамгийн зөөлөг хөнгө сонгох хэрэгтэй. Ер нь бол хатуу ширүүн тиймэрхүү материал бол энэ хүү хэсгийн арьсанд маш одоо хүчтэй тийм үүрэлт болж идэрэгдэх учраас бас тэр тал дээр анхаарч сонгох хэрэгтэй. За одоо ингээд тэгээд дахин ч нүднийхээ одоо сурмусны бодог ч юм уу энэ доотлын зөвхөн хэсэг дээр гарын дээр ингэж байрлуулж агаад ингээ хоёр сурмусныхаа завцраар байрлуулна гэсэн. Тэгэхээр ингээ байрлуулчихаар бас амархан харилдаг. Гэл сарьсаа цэвэрлжлээ. Одоо болохоор би үүнийхээ араас маск тавих гэж байна. Маскыг яаж хэрэглэх вэ гэхээр ерөөсөө одоо зориултынх нь халбгаар маска заавал авах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол гарны бохоор ордог байгаа шүү. Тэмчээс зориултын халбаар нь авах хэрэгтэй. За ер нь бол ямар ч төрлийн маскыг тэр савлгаан дээр хугацаагаар нь заавал тавих хэрэгтэй байдаг. Энэ маскыг би 10,000 тавина. Тэгээд 10,000 дээр хэдүүлээ уулзцгаая. За одоо маска түрүүнд авчихсан. Тэгээ маска авсныхаа дараа би юу хэрэгэлдэг вэ гэхээр тос хэрэглэнэ. Ингээ гарын дээрээ баг зэрэг авчна. Нүдний тосыг өглөөр одоо байнга хэрэгэлдэг мөртлөнгөөсөө юун дээр алддаг вэ гэхээр бид нүдийнхаа тосыг яаж түрхэх талаараа алддаг. Тэгэхээр ядам муруугаараа тавиаддаг штеп. Энэгээр сонгох нь их учиртай. Яагаад вэ гэх юм бол эдгээр одоо хуруунууд нь тийм ээ ажлын хуруу гэж ярьдаг. Одоо энэ ядам муруунаас илүү хүнд даралтаар энэ цохинны ярьсан дээр очиод идэг гэсэн үг. Тэгэхээр хамгийн одоо хүч багтай хуруу гэх юм уу та тэр хуруугаа ашиглаж тэгээд түрхэн за ингээд ийм хэлбэрээр түрхдэг байгаа. Маш хөнгөн дарах хэрэгтэй. За ингээд тойрог хэлбэрээр ингээл түрхчихнэ. Тэгээд зарим хүмүүс болохоор нэг өрөөсгөл ойлголттой байдаг. Тэр мань юу гэхээр нүдний тос хэрэглээд нүдэн бүлцээгээд хавгнаад идэг гэж яриад иддэг хүмүүс бас байдаг тий. Тэр болохоор нүдний тоснос ерөөсө болдоггүй шүү гэдгийг та бүхэн бас дахин хэлмээр байна. Тэр болохоор бөөрийн үйл ажиллагаатай холбоотой та магадгүй орой унтахтаа шингэн зүйл их удаг ч юм уу уусан ч юм уу тий. Магадгүй та доороосоо их даарсан ч юм уу тэр бөөрийн үйл ажиллагаатай илүү холбоотой байдаг шүү. Тэмчээс нүдний тос хэрэглээд нүд хавгнана гэсэн одоо ойлголт байдаггүй шүү. Үүний дараа нь та бүхэн бага хэмжээний нүдний массаж, нүдний ажаал талих тухайн хэсгийн одоо арьсыг илүү чангаруулах массажууд хийж болно. Йог байдаг, цэгэн массаж байдаг, гуашаа массаж гэдэг байгаа. Миний хувьд болохоор гуашаа массаж, цэгэн массажийг хийдэг байгаа. Тэгээд миний нэг нүдний массажны талаарх бичлэгийг үзэх юм бол би та бүхэнд энэ бичлэгнийхаа доотлын description хэсгээр холбоод линкийг тавьчих. Тэрэн дээр та бүхэн ороод нүдний массажийг яаж хийх талаар үзээрэй гэж хүсэж байна. Одоо би та бүхэнд гуашаа массаж нүдэндээ яаж хийх талаараа танилцуулъя. Яаж вэ гэхээр ингээд зөөлөн даралтаар голгуулаад массаж хийнэ. За тэгээд нөгөө талдаа ерөөдөө хийгээд ингээд дуусчдаг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бас зохио яаж арчлах талаар энэхүү бичлэгээс магадгүй багахан ч гэсэн мэдээлэл авсан гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Энэхүү дараалал та бүхэн бас хийгээд туршаад үзээрэй. Тэгээд тодорхой хэмжээний заавал өөрчлөлт гарна гэдэгт та бүхэнд итгэлтэйгээр хэлбэ. Тэгээд надтай хамтсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хамтлагаар уулзцгаая. Түр баяртай.